Quantum хувьцаанууд дээр баг зэрэг хэдүүлээ ашиг хийлээ. Bitcoin дээр бас сайхан ашиг хийлээ. Oscar Health 15%-аар өссөн байгаа. Тэгээд таад жоохон баяр хүргэе. Гэхдээ мартаж болохгүй богино хугацаанд алтны арилжаануудаа жоохон багасгах хэрэгтэй. Тэр fake out болоод ирэх юм бол fake out болсныхан дараа хэдүүлээ зөрөгтэй арай хямдхан үнээр дахиад орно шүү. Оройн төрөнгө олгогч нараа за шинэ мэдээ байна. Oscar Health pre-market дээр up 15% pre-market тарж бол $15 35 цент дээр байна. Одоогийн байдлаараа өчигдөр өнгөрсөн 7 хоног 15.48 дээр хаасан. За pre-market дээр хэдэн процентээр up юм бэ гэх юм бол одоохоно 14%-аар up. Окей. Яг тэгж байгаа юм бэ гэх юм бол нөгөө Affordable Care Act, Америкийн эрүүл мэндийн даатгалын систем Obamacare тэрнтэй холбоотой шинэ мэдээ гарсан. Трамп тэрэн дээр 2 жилээр сунгах ерөөхдөө төсөл өргөн барих магадлал өндөртэй гэж байгаа учраас ерөөхдөө одоо news driven одоо мэдээлэл дээр үндэслээд ерөөхдөө ийм 15%-ийн пуужин болж байгаа. Бидний хувьд бол дэжгүй nice ягаад вэ гэх юм бол хэдүүлээ энэ хаваар нэмж авсан. Окей. Тэгээд энэ баттай болоод ирээд юу болох юм бэ гэх юм бол энэ компани төлөвлөгөө тайлан бүх юм ерөөхдөө шинжлэгдэн гэсэн үг. За тэгээд та харж байгаа юм бол удахгүй өнгөрсөн тайлан дээр яг ерөөхдөө яг гүйцэтгэлээр явсан. Жилийн эцсийн тайлан жоохон тааруу гарах төлөвлөгөөтэй энэ бол мэдээж угаасаа priced in үн дотор шингэсэн байгаа. Гэхдээ Oscar Health юу хийсэн бэ гэх юм бол энэ жилийн эцсийн эх жилийн дараах жилийн одоо эх 2 жилийн тайлан төлөвлөгөөгөө хэрхэн боловсруулсан юм бэ гэх юм бол тэр Affordable Care Act тэр эрүүл мэндийн даатгалын системийн тэр хууль сунгагдахгүйгээр хийсэн. Сунгагдчих юм бол энэ тайлангууд бүгдээрээ ерөөхдөө дэше явна тэгээд Oscar Health буцаагаад ер нь ингээл ингэсээр агаад буцаагаад энэ $20 руу явна. Хэдүүлээ харна, хэдүүлээ аавна. Тэгээд ашиг хүрэх юм бол хэдүүлээ дахиад зарна шүү. Окей. Гой мэдээ, сайхан мэдээ. Тэгээд ер нь тайван хүлээцгээе. За. Манай үндсэн нэг томоохон хөрөнгө орлого эргүүлээд орцгоё. Алт. Тэмээ та харж байгаа бол энэ triangle wedge-аар ингээ явжлаа. Ингээ харахаар ер нь бол жоохон breakdown хийх гээд ах шиг байна. Fake out болох магадлал өндөртэй. Тийм учраас зарим хэдэн уул уурхай компаниуд дээр магадгүй төр зүр заяа хөрөнгө олтынхаа хуваа баг зэрэг багасах магадaltaй шүү. Тэрэндээ зөв хэдүүлээ бэлэн байх ёстой. Зарим нь жоохон алдагтай зарна. It's okay. Яг гэх юм бол fake out дуусныхын дараа хэдүүлээ эргээд орох болно. Тэгээ геополитикийн эрсдэл гих мэт шин дуусаагүй анимед Donald Trump Зеленский Украины ерөөхдөө төсөл маань амжилттай болох шинжтэй болоод ирэх юм бол бас геополитикийн эрсдэл буураад алтан дээр юу болох магадaltaй юм бэ гэх юм бол буурах магадaltaй. Тэрнээ хэдүүлээ зөвөр бэлэн байх хэрэгтэй. Хизээний цагт хэдүүлээ баг зэргийн алдагтай зарах юм бол хэдүүлээ тийшээ буцаад орчихно. Хувьцааны арилжаа хөрөнгө олт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаадтай тийм. Гэхдээ амар хэцүү хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тийм. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манай рафтан чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За, та нөгөө trade portfolio update орсон юм бол нөгөө quantum computer гэх мэт шин Bitcoin дээр шинэ арилжаанууд орсон байгаа шүү. Хэдүүлээ баг зэргийн ашиг авч байгаа. Тэргээ сайн харж байгаа. За. Окей. Одоо мөнгө рүү орцгоё. Та энд юу харагдж байна гэх юм бол энэ мөнгөн дээр бас нэг triangle wedge байгаа. Гэхдээ энийг ерөөхдөө 4 цагийн чартн дээр илүү сайн харж болно. Юу исэн бэ гэх юм бол жижигхэн fake out болсон үгүй хэдүүлээ энийг ингээд ерөөхдөө маш анхааралтай харах хэрэгтэй жоохон breakout болсон. Retest хийсэн failedсэн. 4 цагийн чарт 4 цагийн чартанд би нэг сүртэй ач холбогдол нэг өгдөггүй юм. Тийм учраас хэдүүлээ тэрийгээ бас харах ёстой. Гэхдээ daily chart бас харах юм бол ер нь бол
энэ triangle wedges гаргаж байгаа. Тийм учраас магадгүй хэдүүлээ юу хийх Ker mining дээр Hecla mining дээр эзэмшиж байгаа хуваа баг зэрэг багасах магадaltaй шүү. Мэдээч эргүүлээд орд. За тэгээ хэдүүлээ Ker mining chart руу орцгоё. Окей. За тэгээ та харж байгаа бол саяхан жижигхэн bounce хийх гэж үзсэн. Тэ? Ингээд failдсан. Тэгээд юу болж байна гэх юм бол өшөө доошоо явах магадлал бол бүрэн боломжтой. Ерөнхийдөө $13 level. Эсвэл энэ 12 долларын level. Бүр тэ гоё юу юм бэ гэх юм бол ийшээ ингээ 10 хэдэн доллар руу унчих юм бол энэ бол no brainer тэ гайхалтай мэдээлэл бидний хувьд бол гайхалтай боломж болно. Энэ хаваар авч чадах юм бол бүр өстой супер гоё. За Mika mining-ыг хэдүүлээ жоохон харцгаа яагаад гэх юм бол шинэ мэдээлэлүүд гарч байгаа. Тэгээд энэ дээрээ би бас нэг deep dive нэлээд гүнзгий шинжилгээ хийж байгаа. Та харж байгаа бол 18-нд ерөөхдөө жоохон дээш явсан. Та харж байгаа нөгөө $20 20.5-аас 23.5 руу ингээ явсан. Яагаад гэх юм бол хайгуулын үр дүн нэлээд сайн гарсан. За тэгээд хэдүүлээ investor company presentations руу орцгоё. Nusa mining яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол энэ тайлан дотор аягүй тодорхой. За энэ нөгөө Mika mining-ийн 2 том алтны уурхааны төслүүд за энэ нөгөө дэд бүтц ингээд тавьж байгаа. За яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол энэ Saint Anne гэсэн 2 ил уурхаа байгаа. Тэ? Turnberry бас энэ нэг томоохон ил уурхаа байгаа. Тэ? Open pit 1 2 3 4 5 ерөөхдөө ил уурхаа байгаа. Тэг юу гэж нэ гэх юм бол Mika mining энэ голтой дахиад өрөм тавьж байгаа. Окей. Ягаад тэгж байгаа юм бэ гэх юм бол энэ ерөөхдөө нэг continuous ер нь бол үргэлжлэж байгаа геологийн одоо anomalyтэй одоо алттай геологийн бүтэц одоо англиар үгнүүд байгаа, монголоор надад тэр үгнүүд байхгүй. Тэгээд бараг нэг 70-80%-ээр юу болох магадaltaй юм бэ гэх юм бол энэ дахиад алт олдох магадлал өндөртэй. Тэгээд юу болох юм бэ гэх юм бол энэ маш том, асар том ил уурхааны төсөл хувирах магадaltaй та тарж байгаа бол эндээ ер нь бол уул уурхаан хийн. Тэгээд тэ энэний хооронд 2 км-ийн зай байгаа. Тэгээ энийг бас ингээд ухах магадлал бол өндөртэй. За дараагийн потенциал юу юм бэ гэх юм бол энэ гүний уурхаанууд нь байгаа. Тэгээ эндээ бас өргөжлүүлээд өрөмдөөл явж байгаа. Тэгээ эндээ бас томоохон нэмэлт хайгуулгын үр дүн гарах магадлалтай учраас би баг юу бодож байгаа юм бэ гэх юм бол тэ Mika mining-ийг жоохон нэмэх ёстой юм шиг санагч байна. Яагаад гэх юм бол манай багц дотор нэлээд баг хувь эзэлж байгаа. Тэгээд тэр процентуудаа хаанаас гарах юм бэ гэх юм бол хэдүүлээ угаасаа маш их хэмжээний алт малтнаа хөрөнгө олт хийсэн байгаа болохоор магадгүй энэ Westwoods mining дээрээ жоохон хуваа багасгаад тэгээд хаашаа орох юм бэ гэх юм бол Mika mining руу. За юу хөдлөд эхэлсэн бэ гэх юм бол манай EUO баг зэргээр ерөөхдөө хөдөлж гээ. Та харж байгаа бол өнгөрсөн 7 хоног ер нь бол энэ 28.6-д хүрсэн одоо ингээд өргөжлүүлээд дэш явж байгаа. 200 хоногийн moving average-тэй тэ олон жил уулзаагүй хамгийн сүүлд хизээ уулзсан бэ гэх юм бол энд уулзсан одоо дахиад уулзалт хийх гэж байх шиг байна. Тэгээд өргөжлүүлээд дэш явах магадaltaй. За бидний багц дотор нэлээд урт хугацаагаар байсан нэг хувьцаа бас 300% өгөөж өгсөн. Аль нь бэ гэх юм бол Robinhood нэлээд буурж байгаа. Ер нь бол өнгөрсөн хэдэн 7 хоног технологийн компани хувьцаа гэх мэт шиг ерөөдөө нэлээд буурж байгаа. Таад нь харж байгаа юм бол хэдүүлээ хизээ орсон бэ гэх юм бол 30 хэдэн доллар дээр ороод тэг хаа хүртэл явсан бэ гэх юм бол $90 хүртэл 90 100 хамгийн сүүлийнхаа 114 хавцаа ингээд зарсан. Тэгээ хэдүүлээ эндээ бараг 200 хэдэн хувийн авшиг авсан. Яг хоо жоохон эрт зарсан гэхдээ яг хоо их харамсах юм байхгүй. Та тарж байгаа 330%-аар өссөн. Тэрнээс хойш ер нь бол буцаагаад буураад авсан оргил цэгээс хаа хүртэл унсан бэ гэвэл энэ байна.
30% уналт ирж байгаа юм байна. Тэгээд энэ уналт үргэлжлэлч магадгүй хэдүүлээ Fibonacci-гийн extension гаргачих. Тэ. За тэгээд ерөөхдөө 1.6 гэх юм бол 97. Тэгээ бүр зах зээл муудаад ирэх юм бол магадлал бол байгаа. 65 руу унах потенциал бол байгаа. За яагаад тийм унах магадлал би ярьж байна гэвэл S&P 500-ыг хэдүүлээ харцгаая. Daily chart. Тэ. Ер нь бол нэг хэд хэдэн uptrend-уудыг эвдээд байгаа. Та харж байгаа бол 50-day moving average-ыг бол нэлээд хүнд цохилт өгсөн. Ерөнхийдөө тэр бол одоо байхгүй болсон байгаа. Тэгээд та харж байгаа бол энэ S&P 500 ер нь бол RSI бүх юм ерөөдөө буурч байгаа, хүмүүс сандраад эхэлж байгаа, хүмүүс жоохон эвгүй болж эхэлж байгаа. QQQ бас харах юм бол адилхан тий эхний support zone дээр ирчээ жоохон bounce хийсэн. Ер нь бол энэ том candle гэдэг чинь ер нь бол өмнө бас тад харуулсан ерөөдөө нэлээд bearish тийм учраас хэдүүлээ болгоомжтой байх хэвээр. Энэ юутай төстэй юм бэ гэх юм бол бас өмнөх хэдэн видеон дээр бас зөндөө ярьж ирсэн. Энэ weekly chart руу орцгоо. Тэгэхэд харахад амархан. Яа энэ 28 оны юутай ерөөдөө төстэй харагдаж байгаа. Та харж байгаа бол энэ хэсэг те одоо өнөөдрийн юу лөө амар хүссэн байна. Тийм учраас жоохон ингэх хэрэгтэй. За ерөөхдөө баг зэрэг төстэй харагдаж байгаа. Тэгээд одоо дахиад нэг юм жоохон bounce ирээд rollover хийгээд навс унах эрсдэл бол байгаа. Тэгээд алтыг ингээ харах юм бол жоохон эсрэг хөдөлгөөн хийсэн. Weekly chart 2008 он тий. За хөрөнгөний зах зээл ерөөхдөө навс унж байхдаа алт бол үргэлжлүүлээд дээшээ өсөд оргилцэгтэй хүрсэн. Тэ ер нь бол inverse correlation тэ хөрөнгөний зах зээл унж байхдаа алт үргэлжлүүлээд ер нь бол энэ хаваар нэг жоохон correction орсон. Тэгээ буцаагаад ерөөхдөө дээшээ пуужсан. Тийм учраас хідүүлэнгийн багц дотор ер нь бол алт байгаа. Тэгээд дараагийн leg up хэдүүлээ ер нь бол алтнаасаа баг тэр чигтээ гарах бах 4800 магадгүй 5000 хүрэх потенциал бол байгаа. Гэхдээ тэрийг хэдүүлээ харах хэрэгтэй. За TLT руу одоо орцгоё. Энэ трейд бол нэг явахгүй байна. Тэгээ явахгүй байгаа учраас хэдүүлээ магадгүй эндээс гарах цаг нь болцсон байж магадгүй. Гэхдээ шийдвэр нь арай гараг байгаа. Та харж байгаа юм бол энэ 50-day moving average, 200-day moving average-ийг ерөөхдөө давцсан. Одоо энэ дээр bounce хийж байгаа. Тэгэхээр магадгүй нэг 93 90 хэдээрээ хүрснийхэн дараа хэдүүлээ эндээс exit хийх магадaltaй. За Bitcoin лөө хэдүүлээ жоохон орцгоё. Ер нь бол та weekly chart харж байгаа юм бол 1 2 3 4 7 хоног дараалалаар ер нь бол навс унтсан. Тэгээд daily chart руу орох юм бол хэдүүлээ саяхан яагаад биткойн жоохон зарсан юм бэ гэх юм бол энэ candle та харж байгаа юм бол яасан бэ гэх юм бол навс унсан. Гэхдээ өмнөх candle-уудыг харж байгаа юм бол нилийн одоо тий зузаан улаан. Одоо энэ wick-нууд нь ерөөхдөө нилийн жижигхэн. Энэ бол айгүй хүчтэй улаан байсан. Дараагийн хүчтэй улаан. Энэ бол нилийн bearish улаан. Одоо S&P 500 дээр харагдаж байгаа. Тэ одоо S&P 500 дээр бас ийм өргөн урт ийм candle харагдаж байгаа учраас юм bearish болох магадлал бол байгаа. Гэхдээ энэ candle-ыг та харж байгаа бол тэ навс унсан тэгээ буцаагаад дээшээ явж чадсан. Тэгээд энэ хаваар тогтож байна. Тэгээд жоохон bottom хайгаад байна. Тийм учраас ерөөхдөө уналт дууссан гэж хэлж болно. RSI бүр нэлээд oversold болсон учраас хэдүүлээ биткойн дээр баг зэргийн short хийсэн. Ашигтай. Тэгээд одоо жоохон ашиг аваад одоо зүгээр тайм сууж байгаа. Тэгээд bounce хийгээд тэгээд roll over болох юм бол хідүүлээ дахиад short хийнэ. За quantum хувьцаан дээр хідүүлээ бас хідүүл short хийгээд бас өөрхөн ашиг оллоо. Тэгээд ягаад өнөөдөр quantum хувьцаануудаас зарсан бэ гэх юм бол нөө биткойны candleтэй яг адилхан доошоо унсан. Гэхдээ ийм урт candle үлдээгүй ер нь бол нэлээд хүчтэй recovery хийсэн. Энэ яг 200-day moving average дээр тийм учраас магадгүй дахиад энэ шиг нэг bounce ирж магадгүй. Та харж байгаа бол уналт bounce
сая унлаа. Одоо дахиад нэг bounce ирж магадгүй. Тэгээд хэдүүлээ зүгээр баг зэргийн ашиг аваад тэгээд дахиад орох гэж байгаа. За нөгөө RGTZ янз бүрийн хөвцаанууд дээр ерөөхдөө яг адилхан таад харж байгаа юм бол тий хэдүүлээ энэ 13 14 дээр орсон. Тэгээ өнөөдөр хэдүүлээ 30 хэдэн доллар дээр баг зэргийн ашиг авч байгаа. Өнгөрсөн 7 хоног бүр 37 хүртэл ингээд дэшээ буужсан. За энэ хөдөлгөөн бол дуусаагүй шүү. Тэ одоо жишээлбэл QBTS дээр нөгөө candle нь бүр тодорхой. Тэ та харж байгаа бол энэ бүр ногоон биш ээ. Гэхдээ унсан тэ гэхдээ уналдаа бүгдийн recover хийсэн. Тэ тийм учраас ерөөхдөө жоохон буцаагаад ирэх гээд байна. Тэгээд яах магадaltaй байх юм бол та харж ингээд навс унаад тэ bear flag тэгээд сайн ингээд навс унлаа. Тэгээ одоо энүүгээр нэг bear flag тэгээ хэдүүлээ боломж гараад ирэх юм бол зах зээл биднэрт дахиад нэг pass нэг дамжуулт өгөх юм бол хэдүүлээ дахиад баг зэргийн данк хийнэ. Тэгээд энэ IONZ, IonQ гэх мэт шинүүдээр хэдүүлээ болгоомжтой орно, шуналтай орохгүй ямар нэг байдлаар тэ home run хийх гэж хичээхгүй ингээд all in тиймэрхүү юм байхгүй зүгээр зах зээл жоохон уналтай байх үеэр хэдүүлээ уналтаасаа жоохон hedge хийгээл явж байгаа шүү. За тэгээд IonQ квантум хөвцөөнүүд дээр баг зэрэг хэдүүлээ ашиг хийлээ. Bitcoin дээр бас сайхан ашиг хийлээ. Oscar Health 15%-аар өссөн байгаа. Тэгээд таад жоохон баяр хүргэе. Тэгээд утгагүй саяхан Matza Resource дээр нэлээд томоохон deep dive шинжилгээ хийсэн. Утгагүй бусад уурлуурхан компаниуд дээр хийж байгаа. Тэндээс аягүй сонирхолтой үр дүнгууд гарч ийн. Манай портфолио манай багцыг бас нөлөөлнө. Сайн талаасаа. Тэгээд илүү эрсдэл багтай болгоно. Тэгээд тэрэндээ би бол айгүй excited байгаа. Тэгээд хэдүүлээ гэхдээ мартаж болохгүй богино хугацаанд алтны арилжаануудаа жоохон багасгах хэрэгтэй. Тэр fake out болоод ирэх юм бол тэгээд fake out болсныхан дараа хэдүүлээ зөрөгтэй арай хямдхан үнээр дахиад орно шүү. Тэгээд энэ жилээ маш хүчтэй хаана Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын 29 долларын төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суур мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.